Олон төслийг дэмжиж байгаа. Нэг зүйл тодруулах гэсэн юм аа. Энэ баг нэр томьёотой холбоотой болов тамхи агуулсан янжуур гэж яг ийм тамхины тусгай зүйл байгаа юу? Зүгээр ингээд шууд үгээр нь бодоод үзэхэд тамхи янжуур хоёр өөр зүйлийг хэлж байгаа юм шиг. Тэгэхээр тамхи агуулсан янжуур гэхээр тамхи агуулаагүй янжуур гэж бас байдгийм болов гээд бас баг таны мэдхүн чанартай ч юм шиг. Эсвэл томьёол нь буруу байх үү дээ гэж бас бодсон үднээс энийг тодруулахыг хүслээ нэг дээр байж байгаа. Нэгийн нэг дээр. За энийг яг энэ нэгийн нэгдэх зүйл дээр тамхи агуулсан янжуур болон бусад тамхины гайлын тариф гэж одоо томьёолсон байгаа. Энийг зүгээр тамхин бүтээгдэхүүн электрон тамхи гэж доор нэгийн хоёр дээр томьёолсон байгаа шиг томьёолоод явах нь илүү зөв бөгөөд өргөн хүрээтэй байх байсан болов гэж тодруулах гэсэн юм аа. За ариун зэг шүү хариулъя. За таны асууж байгаа асуулт бол зөв. Гэхдээ тухайн одоо энэ тогтоолд оруулсан томьёол бол Евразийн хилэлцээр дээр томьёологдсон байгаа. Тэр одоо томьёолоор нь бөгөөд тухайн одоо гайлын өөрийнх нь барааны бичиглэл дээр нь суурлаж яг ижилсүүлж ямар нэгэн одоо зөрчил үүсгэхгүй тулд агуулгын зөрчил үүсгэхгүй тулд яг энэ хэвээр нь оруулсан байгаа юм аа. Тэгэхээр Монгол улсад одоогоор мөрдөгдөж байгаа энэ гайлын болон бусад одоо энэ Евразийн хилцээрэр ч гэсэн томьёолын зөрүүгүй одоо оруулж ирсэн гэж ойлгоно.